Тэгвэл өнөөдөр 11 цаг 58 минутанд эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхтээр саатуулагдсан 4 эмэгтэйг үргэлжлүүлэн 20 хэсгийг шалгаад түүний туслах төвшин жаргалыг саатуулах хугацааг 14 хоногор сунгах захирамжийг гаргалаа. Хуулиараа ирэх мягмар лав гаригуудад төвшин жаргалд эргэлт оруулах боломжтой юм. Төвшин жаргал нь улсын хурлын гишүүн Баттулгыг үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллах байхад үед хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тухайн үед үйлдвэр хөдөө аж ахуйн яамны үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга ажилласаа гарсан тул төвшин жаргалыг үйлдвэр хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга асан зол жаргалын тушаалаар тус яамны үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилж байжээ. Үнэлгээний хорон сайн шамд орчинд байгаль орчны үнэлгээ хийхтэй холбоотой тендерийн ажлыг хариуцаж байсан байна. Харин цагдаа ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх дасах тус компаниг дээрх газруудад үнэлгээ хийгээгүй. Зөвхөн нэг га талбайд буюу 3,000 га газарт үнэлгээ хийж улсаас 5 тэрбум төгрөг шамшигдуулсан гэж үзэн дээрх эмэгтэйчүүдийг саатуулжээ. Тэднийг эрүүгийн хуулийн 148 буюу бусдын эд хөрөнгийг заллин мэхэлж авах гэмт хэргийг 148-ийн 4 зааснаар зохион байгуулалттай бүлэг гэмт бүлэглэл үйлдсэн. Түүнчлэн энэ хэргийн улмаас улсад он зэх хэмжээний хохирол учруулсан хэрэгээр буруутгаж байгаа юм а. Мөн эрүүгийн хуулийн 166-гийн 1-р зүйл зааснаар заллин мэхэлж олсон мөнгөө угаасан гэж үзэж байгаа юм. Дүүргийн эрүүгийн эрхийн анхан шатны 1-р шүүхийн байранд улсын хурлын гишүүн Баттулга очиж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрээр шүүхийн хүлээлгийн танхимд орохоос өмнө сэтгүүлчдэд эрх мэдлгүй туслах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юурч гарахгүй ингэж сэтгэл санаа руу дайрч байгаа хамгийн гол зүйлийг та нар мэднэ гэдгийг хэлж байсан юм а. Мөн түнчлэн 5 толгой ордыг 60 найшлаа 100 жилээр нэг компанид өгсөн оролдлогыг илчилсний төлөө иймэрхүү эрүү шүүлтэнд орж байна. Би энэ талаар удаа дараа мэдгдсэн гэдгээ хэлж байсан юм а. Мөн түнчлэн өөрийг нь тойрсон баримтчилгааны талаар нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд нам руу шургалжчихсан цаашид би илүү ихийг гэрчлэн. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж байв. Монголын цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамингийн цэргийн ялсан өдөр дахин харах хэмээн мэдгэлээ. Сая бас дахиад нэг та нар мэдэх төмөн ишгтэнгээд аялж уулзлын компани захин Эрдэнэ туяа гээд надад бас 10 хэдэн жил гараа ажилласан баг. Бас хөл хөвгттэй. Эмэгтэй сая өглөө шөнө гэрээс нь 4 цагаас баривчлаад сая байцаал даван гээд авч бас 20 гээд аваа явчихсан. Ингээ үндсэндээ гамин цэргийн дарсан өдрөө ингээд бас нэг эмэгтэй бас хөвгттэй шнэ хөвгт. 2 өдрийн өмнө бол тэр төвшин жаргал гээд бас яаман дээр миний туслах байсан эмэгтэй бас баривчлаад одоо шүүх хурал болоод сунган тэгээд байна. Сунгах одоо юу гэдэг нь одоо хүүл хөвгтөн ч хэцүү шүү дээ. Хөвгт нь одоо ингээд чи яаж яана гэхээр манай одоо энэ Монгол улсыг хөгжүүлэх гээд энэ төмөр замаа бариад цаашаа тэгээд эрдэнчиг үйлдвэр барина гэсэн энэ хүсэл зорилготой олон хүмүүсийг ингэж нухчиж тарж байгаа юм байна л да. Тэрний төлөөлөгч нь би. Тэгээд одоо манай 5 та нар мэдж байгаа Батцаа гэдэг Батцааг 5 сар гарan мөрдөн цуудгаж хамлсан. 4 задууг одоо бид нар гадаадд одоо Монголд оруулж ирж чадахгүй ингээ интерволоор хаягдаад явж байгаа. Энэ дандаа надтай одоо ажиллаж байсан залууч. Ингээд ирчүүдийн нухалж чадахгүй болохоор хөл эмхтэйчүүд рүү н орж ийн л тэр туслах нарийн бичгүүдээс юу гарах юм бэ? Та нар эрх мэдэл байхгүй тийм ээ. Тэгээд одоо юу гэх гээд байна гэхээр ирчүүдийн нугалж чадахгүй болохоор эмхтэйчүүд тэр тусмаа өхүүл одоо хүүхдтэйчүүдээ нарьж одоо сэтгэл санаа гарал дайрч байгаа юм байна л да. Та нар бол гол юм мэдж байгаа. 5 толгойг 60 жил тэгээд цаашлуу 100 жилээр одоо гадны компанид өгөх гэсэн энэ орлогыг илчилснийхаа төлөө ийм одоо эрүү шүүлтэнд орж байна гэж та. Би бол удаа дараа хэлдэг энэ бол ингээд одоо бүх юм илэрч байх шиг байна. Таныг бас шалгаж байгаа гэсэн ойлгож. Шалгаж. Би өөрөө очиж шалгуулсан. За шалгуулъя. Яагаад гэвэл намайг тойрсон хүмүүсийг тамлаад байгаа би тэр асуугаад байгаа юм чи бүгдийг асууя гэд тэр бүх материалын ганц хөт хоёр аваач бүгдийг наа байгуу гэсэн. Энэ шалгалтанд бүх юм тодорхой байгаа. Ингээд юм гарахгүй болохоор нь одоо өөр юм руу орж шít. Энэ бол төмөр замтай холбоотой. Төмөр замаас юм гараагүй. 5 сар шалгалаа. Шалгаад ах юм юу гэдэг вэ? Эдсэн уус юм байхгүй. Энийг бол арга хувьяасаа ч мөн гаргаа явуулсан байна. Төвшин жаргалыг нэг хуурамч орчгоор үлдсэн гэсэн. Сэжүүрээр нэтэргээд байгаа. Тэр хүн юуныхаа хуурамч чигээр үлддэг. Тэр чинь тэр хуурамч чиг үнд ямар зорилго одоо нөхөр нь энд сууж байна. Тэр хүнээс нь асуухгүй зорилго нь юу вэ? Төвшин жаргалтай хэдэн жил хамтарч ажиллаж байгаа юм? За 2 яамд амьдсан гэж бараг 6-7 жил бохоо. Таны өнөөдрийн баримтчилдаг нь бол 10 хэдэн жил.
Хоёр хүүхэд өгдөг юм ярьж байсан шүү дээ. Таны өмгөөлөж бүрэг бодлоо. Тэр ажилласан компани юм билээ. Би тэднийг мэдэхгүйс тэр чинь төрийн нарийн хийн. Тэр компани би одоо сүүл сонсоход бол бас мөнгөө гүйцэж аваагүй байхгүй. Монгол улсад ажил хийж өгчөөд мөнгө аваагүй компани цагирлуудыг ойрлж чирүүлээд орилуулуулаа гэж аваа явж байгаа. Төмөр замын төсөл дээр хвчлэн гадны компаниудыг тэнд шалгаруулсан. Гэхдээ дандаа бүгд бичгээр хурамч усаа гэдэг. Хуурамчмаар явдаг. Надад тийм ой сэтгүү байхгүй. Одоо тэр хуурамч явуулсан явдаг илжилснийхэн төлөө л юм болж байгаа. Тэдний газраас юу ч гараагүй болохоор таныг ямар улс төржүүлээ гэдэг бас юм дүнд болж байна. Улс төр ирэх хэрэгтэй. Улс төр шүү. Монгол улсыг олон жилээр эдийн засгийн хараат болгоод хүчгүүдүүлээд, тамиргуудуулаад санхүүгийн эдийн засгийн ямар ч чадамжгүй болсны дараа хүссэн зүйлээ хийн шүү. Энэ улс төрийн хэрэг шүү. Энийг илжсэний төлөө ингэж байгаа. Энийг та нар сайн ярьж өгөөрэй. Таны таамаглаж байгаа юм баа юм уу? Юу? Байнга л ярьдаг шүү. Энэ нүүрстэй нам гэдэг. Нам руу шургуулсан. Энийг би одоо удахгүй ингэж илжлээд яриад явна. За бай. Одоо энэ шүүх хурал болж байна. Энэ одоо сонгох хурал болж байна. Харж лээ. Монголын цагдаа хөхүүл эмэгтэйчүүдийг яаж гарч хүчээ үзүүлдэг энэ гамин цэргийг ялсан өдөр хараад байна. Төвшин жаргалын гэрт өнгөрсөн 5 гаригийн өдрийн 12 цагийн үед прокурор бичиг үзүүлсэн 3 цагдаагийн албан хаагч нэвтэрч 2 цаг хэртээ нэгжлэг хийжээ. Улмаар төвшин жаргалыг цагдаа ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газарт байцаалт өгөхийг үүргэсэн байна. Байцаалт өгөхөөр гарсан ихнэр нь 19 цагийн үед саатуулгахаар болсноо их нөхөр Мөнхбаатар руугаа утсаар холбогдож хэлжээ. Цагдаагийнхан Мөнхбаатарын гэрт нэгжлэг хийхэд хөндлөнгөөс гэрч байлгаагүй мөн 2 iPad-ыг баримт болгон хурааж авч байгаагаа мэдэгдэжээ. Мөнхбаатар бичиг саасны ажил хийдэг байсан ихнэрийг явж мөнгө угаах хэрэгт холбох үндэсгүй гэж ярьж байгаагаа хэлж байлаа. Төвшин жаргал нь жирэмсний амралтаа аваад ой 5 сартаа хүүхдээ хардаг байсан байна. Мөн шин төмөр замын төслийг хэрэгжүүлэх замаар 55 тэрбум төгрөгийг Баттуулга болоод түүний доор ажилладаг байсан албан тушаалтнууд угаасан гэж авилгатай тэмцэх газар цагдаагийн ерөнхий газар үзэж хэргийг хамтарсан шалгаж байгаа ажлын хэсэг инхүү дүгнэлтээ хийж эхэлжээ. Өдрийн тойлд уян мэдээллээ.